Гадаадад сурлаа гэдэл юу ч өөрчлөгдөхгүй гэж. Тэгэхээр хүмүүс бол одоо буруугаар ойлгож гадаадад сурсан хүмүүст ганц зэрэг дургүй юм байна ч гэдэм. Мэдээж өнөөдөр Голомт банкнд 280 гадаадад магистр бакалавр хийсэн ажилтан байдаг. Манай 1800-ны 280 гадаад төгссөн залуучууд байдаг. Эдгээр чинь манай ажиллах том бас хүч тийм ээ. А зөвхөн хэлэх гээд байгаа юм нь ерөөсөө тэнд нэг юм зөв ойлголт, аливаа ямиг зөв ойлгосоо л гэж. Хуурамч ойлголт тэнд ч хэрэггүй. Жишээ нь манайхаа англи хэлийг гадаадад явж сурна гэж боддог. А гэхэд би одоо гадаад явах боломж надад байгаагүй учраас гэтэл Харвардын их сургуульд сурах нь миний мөрөөдөл байсан. Харвард бол одоо англи хэлний хамгийн топ өндөр оноог шаарддаг. Би бол 3 сарын турш өдөр болгон 3 цаг бэлдсэн. Өдөр болгон. Одоо шөнө би одоо найзуудтайгаа одоо гарч ороод шөнө 2 цагт ирэхэд би суугаал 4 цаг хүртэл англиээ үздэг гэсэн. Өөрөөр хэлбэл сахилга бат гэдэг бол хамгийн чухал. Ингээд 3 сар бэлдсэний дараа TOEFL-ийн шалгалт бол тухайн үед л одоо Монголын топ оноог авч ирсэн. Тэгэхээр ерөөсөө тэнд одоо миний түрүүний хэлж байгаагаар те хүмүүс ингэж боддог л нэг юм мундаг юм математикч олимпиадад төрүүлдэг юм хүүхэд байж ижил амжилттай сайхан амьдрна. Би өөрийгөө бол тэрний одоо эсрэг нотлогоо гэж одоо бодох гээд байд юм л да. Гэтэл ангид байгаа одоо 30 хүүхэдтэй анги эсвэл жилдээ төгсдөг 20-30 мянган хүүхдийн хэдэн математик олимпиадад авралт. Магадгүй 4 5, магадгүй 10. Гэтэл тэр үлдсэн одоо 29990 хүүхэд бүгдэнд нь боломж байгаа. Боломжийг чинь ганцхан хааж байгаа юм байна. Тэр бол таны бодол. Ямар бодол вэ гэхээр чадахгүй, би англи хэл мэдэхгүй, гадаадын сургууль сурахгүй бол би ухаантай болохгүй, би тоондоо сайн биш юм чинь би тэнэг гэдэг энэ ямар ч хэрэггүй худлаа, ор үндэсгүй бодлууд л хүний боломжийг хааж